төсөөгийн 4 дахь хилцүүлэг явж байна. За энэний дараа бас улсын их хурлын дэд даргаыг бас огцруулах, шинээр дэд дарга томилох, дараа нь бол одоо шадар сайдыг одоо тангараг өгүүлэх ийм асуудал байгаа юм байна. За энэний дараа бол бас өнөөдрийн дэгт байхгүй асуудлыг бусдгээд оруулж ирж байгаа нь бол өмнө одоо 3 удаа оюун эрдэнэ гишүүний одоо төр хороо байгуулах энэ санал нь унсан юм аа. Тэгээ улсын хурлын чуулган дээр одоо 3 удаа хураадаг, ахаа 4 дахь хураалгадаг юм байдгүй л дээ. За оюун эрдэнэ гишүүний тэр байгуулах гэдэг төр хороо нь бол за ухаан худаг болон аптек гэрээний талаарх төр хороо юм аа. Аптек гэрээ нь болохоор өөрийнх нь одоо 6 жил ажиллаж исэн үеийнх нь ийм байгуулсан гэрээ. Тэгээд өөрийгөө шалгах нь бол бүх хуулиудаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж гарч байгаа юм аа. За нөгөө талаар ухаан худгийнх нь болохоор ажлын хэсэг байгуулсан, улсын их хурлын 7, 8, 9 гишүүн орцсон, мөнгө тулаг гишүүнээр ахлуулаад ажиллаж байгаа ийм ажлын хэсэг байгаа. Тэр ажлын хэсгийнхаа одоо тайлан үр дүнгийн сонсоогүй байж давхардаа таах шаардлага байхгүй. Ухаан худгийн төр хороо байгуулахыг бол аптек гэрээний төр хороо байгуулах Баярмаа гишүүн битэрийн хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ удаа бол хойшлуулж болох юм аа. За нин яаралтай байгуулж одоо шалгах одоо ард түмний мэд хэргийг хангах энэ төр хороо бол харьбины гэрээгээр байгуулах ийм харьбины хилцээрч гэж яриад байгаа шиг байна. Харьбины гэрээч гэж яриад байгаа шиг байна. Энийгээр одоо байгуулах төр хороо юм аа. Тэгээ хэрвээ одоо өнөөдөр 4 дахь удаагаа санал хураалгавал одоо хууль зөрчсөн болно. Тэгээ яагаад ингэж улаарайд байгаа? Яагаад одоо тэгээд хууль зөрчиж оруулж ингээ энэ хураалгах гэдэг энэ төр гэдгийг одоо бид нар ойлгохгүй. Энийний цаана бол маш их одоо Монголын ард түмэнд нэг гохиролтой байж болзошгүй. Одоо 10 тэрбум долларын алдагдaltaй гэж яриад байгаа. Энэ одоо Монгол улсын төгрөгөнд шилжүүлээд үзэх юм бол 36 их найд буюу Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг таашахгүй шүү дээ. Бид нар ч одоо 80-аад их найдын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ийм улс гэж явдаг. Тэгээд энэ одоо хилцэх, ярих, энийг мэд хэргийг, ард түмний мэд хэргийг хангах хэрэг алдаатай буруу зөрүү жоох юм байгаа бол энийг зас залруулах ийм боломжтой олох гэсэн ийм л юм яваад байгаа. Одоо тэгээ болиул болчихгүй юу, тэгвэл тэхгүй юу гэсэн ийм зүйлийг одоо ганц нэг бас гишүүд яриад байна. Тэгэхээр одоо энийг тухайн үед жилийн өмнө хийх гэж байхдаа бол Монгол улсын их хурлын гишүүдийн чуулган дээр одоо мэдээллийг бол бүрэн гүйцэтгэв өгөөгүй, үнэ яриаггүй, тухайн хилцээрийн одоо боломжийн нөхцөлийг бол танилцуулаагүй, анх орж ирэхдээ бол Гятадын компани захаа гэсэн ийм захаа барайл гүйжсэн шүү дээ. Гятад компани захирлын гар үсгтэй ийм захаа ирлээ. Энэ захааны дагуу бид нэр маш яралтай гэрээ байгуулах ёстой гэд ингээд юм болгоно одоо нэг баярын өмнө ингэж түргэн түүх юм оруулж ирээд ингээ явж байгаа ийм юм болсоо. Тэгээ энийг одоо ингээ үзэхгүй бол маш их алдагдaltaй гэрээ болж магадгүй. Энийг одоо зас залруулах ард түмэнд хэрэгтэй ийм зүйлийг хийх ийм шаардлага байгаад байдаг. Тэгээ энийг одоо улаараа эсэргүүцээд хойшлуулах гэдэг нь бол бас ойлгомжгүй байгаамаа. За ингээ Баярмаа гишүү одоо ингээд бас хуулийн дагуу ярих байхаа. Дараа нь хариулах гэж байна. За мэдээж энэ бол төмөр замыг бол 16 жил гацаасан. Тэгээ гацаасны эцэст бол хил холболтын энэ хилцээрийг байгууллаа гэж ярьж байгаа. Энэ бол зөв. Энийг бол бид дэмжиж байгаа. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. За оюутан гишүүн бол бас өөрөө хэлсэн. Энэ дээр бол нэр цогсон Бат тулга ерөнхийлөгч, элбэг дорж ерөнхийлөгч холбоотой ухааны юм ярьсан. Хэрвээ тэр мэдээлэл үнэн бол энэ оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөө 5 жил ерөнхий сайд хийхдээ энэ асуудлуудыг үүсгээд одоо хариуцлага тооцох ёстой бол тооцохгүй өдий хүрсэн юм бэ гэдэг асуултыг үргэлж асуумаар байна. За төрөөчийн хэвлэлийн бах хурлын үеэр бол ерөнхийдөө 3 удаа санал хураагаад дэмжигдээгүй учраас одоо манай төр хорооны ажил явах нэ гэсэн ойлголттой одоо Ганбат гишүүн битээр хэвлэлийн бах хурал хийсэн бол өнөөдөр дахиад одоо 4-р санал хураах гад орж ирж байгаад нь бол маш ихээр гайхаж байна. Тийм учраас одоо бас хэвлэл мэдээлэл та бүхэнд хандж байна. Мөн иргэдэд бас хандж байна. Ингээд Монгол улсад одоо хууль засаглах юм уу? Одоо бүлэглэл засаглах юм уу гэдэг ийм асуудалтай бид нар тулгаж байна. Яг тэгвэл 3 удаа санал хураах
ийм одоо дэг бол огт байхгүй 3 удаа хизээ санал хураадаг вэ гэвэл улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дээр маш тодорхой заасан байгаа. Байнгын хорон дээр зарчмын зөрүүтэй санал оруулах юм бол 3 удаа хүртэл хураагаад тэгээд одоо хоёрын дээр нь хэрвээ дэмжсэн санал гарах юм бол түүнийг нь одоо байнгын хорооны санал болгож чуулган руу оруулдаг гэдэг маш тодорхой бичсэн. Бусдаар бол 3-3 удаа хураана гэсэн заалт эдийг огт байхгүй. За тэгээд төрийн албан хаагч одоо энэ төрийн буулган дор ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тухайд гэх юм бол хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориоттой. Одоо 3 удаа чуулганаар хурааж болно гэж зөвшөөрөөгүй байна гэдэг нь өөрөө одоо эрх зүйн зарчмаараа бол хураалгаж болохгүй буюу хоригдсан гэсэн үг амаа. Тэгэхээр одоо бид хоёр бол одоо бас найдаж байна. Магадгүй одоо Провдорж гишүүн хураалгахгүйгээр одоо өмнө 3 удаа хураалгасан тэр үр дүнгээ эцэслэх болов уу гэж найдаж байгаа боловч бас нэг нөгөөлөд бол итгэхгүй байгаа учраас одоо бид хоёрын зүгээс ийм одоо хэвлэлийн багварлыг хийж байгаамаа. За ер нь бол төрүүчийн хурлын процессыг та бүхэн ажигласан бол 3 удаа санал хураасны эцэстээр за нэг 2-3 гишүүн миний одоо дэмжиж өргөсөн санал татгалцсан руу орлоо гэж хэлсэн боловч тэрийн шалгаад үзэхэд 3 удаа гурууланд нь тэдгээр гишүүд бол дэмжснээр өгсөн байсан нь бол одоо энэ тамийн газрын ил гаргасан байгаа. Тэгэхээр одоо гормын саналаар хураах юм нөхцөлгүй боломжгүй болцсон байгаа. За тэгэнгүүт гаднаас бас зарим гишүүд гүйж орж ирээд одоо би гормын санал гаргая. Тийм учраас санал дахиж хураалга гэсэн асуудлыг тавьсан боловч өмнөх 3 удаа санал хураалгасан нь өөрөө одоо асуудалтай буюу одоо буруу дутуу хийсэн учраас дараагийн тэр гормын саналыг бол хүлээж авах боломжгүй гэж одоо Ганбат гишүүн битэрийн хувьд үзэж байгаа. Энэ асуудлаараа бол бас тамийн газрын холбогдох хуульчтай санал солилцсон. Тэгэхээр бол энэ дээр бол арга байхгүй 3 удаа хураалгасан буруу дахиж хураалгаж болохгүй гэсэн ийм одоо зүйлийг бид хоёр одоо мэдж авсан учраас энэ дээр бол хатуу байгаа. Тэгэхээр одоо дахиж санал хураалгахгүй байх гэж найдаж байна. Хураалгасан ч одоо гишүүд бас юм хууль бус санал хураалтанд оролцохгүй байх гэж найдаж байгаас гадна оролцохгүй байхыг бас уриалж байна. Тэгээд энэ мэдээлэл өгсөн. Тийм. Өргөдөрч гишүүнтэй хоёр гишүүн уулзсан юм уу? Дараа гишүүн шиг. Өргөдөрч гишүүн энэ асуудлыг хуулийн хүрээнд явуулах боломжтой шүү дээ. Техник талд үзлээд байгаа ч юм шиг ийм өнгө айсан шиг. Яг уу одоо харагдана тий. Одоо яг дахиж санал хураалгах хэсгээр Провдорж гишүүн одоо нэг намдаа биш л те манай намын гишүүн байна уу ардын намын гишүүн байна уу гол биш ямар ч намын гишүүн хуулинд л зарагдах ёстой гэдэг зарчмын байр суурийг битэрийн хувьд бол бас Провдорж гишүүн ч гэсэн тавьж байгаа. Түүнээс биш манай намын уулзсан тий яг хуулийн асуудлуудаа шалгаахын үзээтгэе гэсэн. Тэгээ одоо бодвол те тамийн газрын бол бас болохгүй гэж зөвлөж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ 3 удаа дэмжсэн гэд канопо дарсан атлаа татгалцснаар ороод байна гэж хэлж 3 удаа хураалгацсан байгаа нөхцөлд бол одоо бид хоёр бас итгэхгүй бас жоохон нөгөө хэлгээ санаа зовж байгаа учраас бас хэвлийнхэн хандж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө бол тэр харбины гэрээ бол маш чухал гэрээ байгаа. Бүхэл бүтэн 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш гаргах тэгээ маш хямд үнээр буюу 50 гаруй доллар тий 60 хүртэлх долларын үнээр гаргах юм уу өнөөдрийн биржээр худалдаалж байгаа тэр 120 доллараар гаргаад түүнээсээ 5% хөнгөлөх юм уу гэдэг асуудлыг бид нар ярьж байгаа. Тэгээ өмнө бас зөндөө одоо хэлсэн ийм одоо хамгийн сүүлд хэлсэн миний энэ зарчмыг одоо айлын тал хүлээн зөвшөөрсөн байсан гэсэн мэдээ баримт явж байгаа тий атал хизээд нь яагаад энэ 120 доллараар зарах боломжийг хэн хаачих вэ? Яагаад өнөөдөр 50 хэд 60 доллар хүрэхгүй байна гэдэг асуудлыг л бид нар тавиад байгаа. Тэгэхээр энэ асуудал бол маш чухал учраас яаралтай хянан шалгах төр хороо ажиллаа хийгээд ийм асуудал байсан байна. Ийм үед нь энийг ингээ хямдруулсан юм байна. Буруут нь хийн одоо мэдхгүй тий одоо өмнөх сонсголууд яаж явсан тэр зарчмын дагуу яваад тэгээ хамгийн гол бидний зорилго бол засгийн газарт одоо шаардлага тавиад энэхүү одоо нүүрсний худалдааныхаа гэрээг шинжилээ. Дахиж хилцээрд орж боломж гарвал одоо Монгол улсын нүүрсийг зарах тэр үнийг нь зах зээлийн дагуу болгооч. Мэдээж урт хугацааны гэрээ учир бага зэргийн хөнгөлт байхыг үүсэхгүй боловч өнөөдөр нүүрс 120 доллараар зарж байхад яагаад бид нэр 50 доллараар зарах ёстой юм бэ гэдэг л энэ л асуудлыг л тавиад байгаа. Эцсийн дүндээ бол Монголын ард иргэдийн төлөөл аминдаа энэ гэрээ хэлцээрийн өтөр түргэн хянаад шалгаад алдаа дутагдал байх аваас тэ засгийн газарт нь өгж засуулъя гэсэн ийм л одоо яаралтай одоо асуудал гэж үзээд бит хоёр ингээд энэ дээр бол нэлээд их нухацтай хандаад байгаа. За бусдаар бол тэр офтек гэрээг шалгана гэдэг байгаа бол тэртээ тэргүй нэгдүгээрт ил болцсон байна тий. А тэгээ өөрийгөө шалгана гэдэг бол ерөөсөө асар логикгүй зүйл учраас тэр бусад
ажлын хэсгийн багтаа ороод ажиллаж болох байх. За ер нь бол дэгийн тухай хуулиар биш, харил шалгалтын тухай хуулиар бол сонирхлын зөрчилтэй хүн бол бүрэлдэхүүндэн ч орж болохгүй юм байна. Өөрөөр хэлбэл оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөө санаачлаад өөрөө ахлах гад аптек гэрээнүүдийг шалгах гад явах нь бүхэл тэр шалгах бүрэлдэхүүнд ч багтах ёсгүй юм билээ. Хуулиараа. Шинэ шалгалтын тухай хуулийн 34 дээр байгаа шиг санаж байна. За энэ мэдээллийг л өгөх гэсэн юм аа. За баярлалаа. Одоо энэ асуудал унжсан шүү дээ. Тэгээд энэ нэгтгэж танаа бүлэг хуралцсан байх хэрэгтэй. Яг бүлэг дээр энэ саналаа юу тавьж үзсэн үү? Яг ингээд энэ Монгол Ардын намын дарга өөрөө хийсэн асуудлыг шалгах гэж байгаад Ардсан намын гишүүд улаан зүтгээд байгаа энэ асуудлаа юу бүлэг дээр ярьж үзсэн үү? Бүлэг дээр бол манай Ааганбаатар гишүүн Габи гэдэг шүү дээ, тий. Ааганбаатар гишүүн бол тавьсан энэ асуудлыг. Бүлэг дээр бол ярилцсан. Бүлэг дээр ярилцаа манай бүлгийн дарга, намын дарга цогт хэрлээс бол гүйж одоо 3 удаа хураалгацсан байна. Одоо энэс цааш бол болохгүй юм шиг байна шүү гэдгийг бол бас одоо хэлсэн. Тий. Одоо бүрүүд орж гишүүнд бол анхаар болсон л да. Тий. Гэхдээ одоо тэгэл ингээл 4 5 ингээд 100 хураадаг болох нь тий. Хин нэг нь таалагдахгүй санал улсын их хурал дээр ингээд санал хураагаад ингээд явцсны дараа хин бас нэг гишүүн гүйж орж ирэл нөгөө саналаа өгөөгүй нэг гишүүн гүйж орж ирэл дахиад санал хураалгыг ингээд завцаарлага авсан шүү дээ. Тэгээд бүгдөө бол ард хүмүүс бүгдөө хараа сууж байна. Сэтгүүлч таа хүн бас харж байна. Тэгээд заавал өөрт нь одоо нийцсэн тийм шийдвэрийг гаргуулах гэж ингэж улаараад байгаа нь бол цаанаа бас тий ямар нэгэн асуудал байна гэж үзэж болохоор хардахаар ийм гарч ирж байна л да. Тэгээ Монгол Улсын ерөнхий сайд бас хариулж ирсэн сэтгүүлчд асууж байгаа шиг байсан. Энэ одоо харьбины гэрээ чинь ямар учиртай юм бэ гэж яхад бол за нөгөө талаас бол одоо нэлээд тийм хоёр талын нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр одоо бид нар бол ил гаргаж болохгүй ийм одоо гэрээ хэлцээр болсон юм билээ гэж байгаа шүү тийм ээ. Заавал одоо гятын талаас зөвшөөрөл авах ийм ёстой болцсон. Ийм гэрээ одоо нууцаас гараагүй ийм гэрээ байгаа л да. Тэгээд дипломат шугамаараа тийшээ харьцаж байна гэж байгаа. Сая Баярмаа гишүүний хийсэнчлэн бол нөгөө биржийн үн бол одоо $120 байхад бол тэрнээс нэг $6 ингээд багасгаад ингээ авъя гэж гятын тал тавьж исэн юм билээ шүү дээ. Тэр бичгийн таа бүхэн харсан байгаа. Тэргээрээ бол өнөөдөр $115 зарах боломжтой л байхгүй юу. Гэтэл өнөөдөр $50 явж байгаа. Нөгөө уртлын тэр яриад байгаа ш. Хэд хэдэн гэрээний урд нь гаргаж исэн нүүрсний үнэтэй харьцуулж ингэж гаргана гэдэг. Тэр нь бол дандаа л нэг айгүй муу исэн гэрээнүүд байгаа байхгүй юу. Гайхан л хулгай лөөр явцсан. Нөгөө нэг аптек гэрээ, нөгөөгөө Норенко тий. Тэгээ нөгөө бас нэг төмөр зам тавихтаа бодийн гэрээ мэрэ гэсэн ийм гэрээнүүдийг тэрийг үндэслэж чаркото хийсэн маш одоо ашиггүй гэрээ Монголын ард түмэнд ийм гэрээг одоо үндэслэж тэрний үнэтэй зэрэгцүүлж өгөхөөр одоо үнэнч тавилгүйгээр тэгээд явцсан ийм асуудал байгаа юм билээ. Өөрөөсөө ч гэсэн ярьж байгаа шүү дээ. Тэгээ үзээд хараад ингээд энийг мэд хэрхээ хангаад энэ ч одоо Монголын ард түмний баялаг ерөөсөө ганцхан нүүрснээс л бид нар хамааралтай болчиход байна шүү. Гадагшаа гаргаж байгаа коксч нүүрсээс. Тэрний одоо 35 кокс 55 коксчсан нүүрс 35 нь болохоор хагас кокс 10% нь эрчим хүчний нүүрс байгаа байхгүй юу? Энд чинь бас сорчлоод байгаа байхгүй юу? Бас тал талаар нь ингээ хийвэл бол уулын зүйтэй ийм юм байна. Тэгээ тэр гэрээг нь үзэж харах ард түмэнд мэдэх хэрэг бол хангагдана гэж ойлгож байна. Энэ төрөөр байгуулж. За баярлалаа.